сайн байцгаана уу? За ингээд Cabas Corner подкастын 2 дахь дугаартай хамт байгаа. 2 дахь дугаарыг үзэхээр, сонсохоор бэлдэж байгаа, зэхэж байгаа. Үзэгч, сонсогч та бүхэндээ баярлалаа. Эхний дугаар бас таалагдсан бах гэж бодож байна. Подкастын маань хамтрагчаар продюсер, хөтлөгч, миний хамтрагч Мөнх Сарна. За өнөөдөр ямар кино хоёлаа ярих вэ? Битүүрийн эхний дугаарыг ингээ үзээд таалагдаад тэнгүүд дараа нь бас ямар кино ярих уу гэдэгт та нарын бас оролцоос оруулах гоё юм. Дараа нь тэр киног яриулъя, энэ киног яриулъя гэд дэлхийн шилдэг бүтээлүүдээс өөрсдийнхөө санааг ингээд комент хэлбэрээр үлдээгээрэй. Бид хоёр тэрийг харжгаад тэгээ аль олон кино санал болгосон. Одоо тэр киноны нэрийг харжгаад ингээд тайдын бас оролцоотой ингээд нэвтрүүлгээ одоо энэ подкаст дээр бас айгуу сонирхолтой байна. Тэгээд энэ удаа хоёлаа Люси гэрий гэж одоо би бодлоо. Тэнгүүд Люси чинь Люк Бессоны кино. Бессон гэх үү? Тий, Люк Бессон, найруулагч Люк Бессоны 2014 онд хийсэн бүтээлүүдийн нэг. Найруулагчийн тухай чамд хэлэх сонирхолтой содон юм байна уу? Өмнөх дугаар дээр ирсэн найруулагч Гай Ричи бол эхнэр нь алдарт дуучин Мадонна салсан. Люк Бессоны хувьд гэвэл бас эхнэр нь жүжигчин Мила Йовович Украин Америк гаралтай. Бас тэр хоёр бас 2 жил хэрэтэ 4 жил хэрэтэ ч хамт байжгаад бас салцгаасан хүмүүс онцлог гэх юм. Ер нь бол гэрэлсэн. Ер нь бүр албан ёсны гэр бүл. Тэр 2 жилийн хугацаанд нөгөө бүсгүүд бол Жанна Дарк гэх кино хийж өгсөн байна тийм үү? Тийм, Жанна Даркийг. Ямар хашаалтай юм бэ? За ийм сонирхолтой найруулагч байна. За тэгээд Люк Бессоныг бол манай үзэгчид Леон де профессионал буюу Леон мэрэгжилтэн гэд 1994 онд хийсэн алдарт Жан Рено. За тэгээд Натали Портман маш хөөрхөн жоохон беби байхдаа тоглосон. За тэгээд Гари Олдман эсрэг дүрээр нь тоглосон. Энэ гурийн гахалтай хоршил энэ киногаар нь хүмүүс маш сайн мэднэ. Тийм бас Жан Реног ер нь бол өмнө яг Жан Рено бол нэлээд олон кинонд баг тоглож исэн боловч тийм айхтар алдар нэр хүндэд хүрээгүй байсан. Энэ кинонд тоглолтныхаа дараа бол Жан Рено зөвхөн Франц Италийн жүжигчин биш, дэлхийн хэмжээний жүжигчин болж одуулан гялалцсан. Гари Олдман энд бас өмнө тоглож исэн дүрүүдээ өөрийнхөө чадварыг бас чансаг харуулсан. Битгэн Натали Портман тэгэхэд дөнгөж 14-тэй байсан. Бол яг одоо өмнө нь Жуди Постер хэмээх алдартай жүжигчин 14 настай байхдаа бас маш хэцүү кинонд тоглож, Такси драйвер гэдэг кинонд тоглож исэн. Мартин Скорсезе тэр амжилтыг бас эвдэж, давтаж явсан те Натали Портман бас 14 настай байхдаа бас маш хэцүү дүрийг бүтээсэн ийм онцлогтой киног бүтээсэн найруулагч байна. За миний хувьд бол энэ Люси бол яг үнийг хэлэхэд энэ миний л хувьд шүү дээ. Найруулагч Люк Бессоны хамгийн муу кино. Яагаад? Люси ч одоо шинжлэх ухаан зөгнөлт одоо кино гэж би ойлгоод байна тийм үү? Тийм, ер нь тийм шинжлэх ухаан. Яг нь шинжлэх ухаан зөгнөлт кино чи аливаа юм одоо кинонууд ерөнхийдөө бол нэг юм батлагдаагүй мөртлөө байж болох таамгуудыг дэвшүүлдэг тий гэж ойлгосон. Тэгээд яг би энэ Люсиг бас үзчихэд найруулагчийн хувьд бодохдоо бол яагаад те заавал эмэгтэй хүнийг тэгээ оюун ухаанаа 100% одоо ашиглаж байгаагаар ингэж төсөөлж одоо ингэж хийсэн болоо те Люсигийн оронд өөр хин нэгэн одоо эрэгтэй байж болох байсан бах тийм үү одоо. Тэгэхэд заавал Люси гэж бодож те Люси гэж нэр өгөөд дээрээс нь дэлхийн хамгийн анхны эмэгтэй хүний Люси гэдгээс ингээд байгааз те. Тэгэнгүүтээ тэр одоо энэ оюун ухааны бүр дээд түвшинд төрж байгаа хүнийг яагаад эмэгтэй хүнээр бас төсөөлж хийсэн юм бол доо гэж би айгу бодсон байхгүй юу? Найруулагч онцлог байна уу? Яг нь явцын дунд бас ярих байх. Гэхдээ ягаад би бас Люси надад нэг тийм найруулагчийн хамгийн муу кино гэж би бас дүгнсэн бэхээр энэ гэхдээ дахиад давтаа хэлээ. Энэ зөвхөн миний л бодол шүү. Та бүхэн маань бас тийм шүү дээ. Тийм. Одоо яг энэ саналтай нь би бол одоо санал зөрж байна. Тэгээ яагаад гэж асууя. Жишээлбэл би найруулагчийн Леон де профессионал дуртай, Анна дуртай,
За тэгээ бүр одоо юу гэдгийг бусад хүмүүс бол надаас бусд өөр үзэгчид эсвэл киноны экспертүүд эсвэл шүүн судлаачид бол Люк Бессоны хамгийн муу кино болсон гэж үздэг кино нөгөө Мила Йововичийн тоглосон The Messenger Story of Jeanne of Arc буюу Жанна Даркийн тухай хийсэн киног жишээлбэл 1999 онд хийсэн киног нь маш муу кино гэдэг байхгүй. Гэтэл би болохоор энэ Жанна Даркийн тухай Мила Йововичийн тоглосон киног би маш сайн кино гэж боддог. Би бас айгуу сайн кино. Айгуу хүчтэй мэдрэмж төрүүлдэг. Тийм, маш хүчтэй мэдрэмж төрүүлдэг кино. Гэтэл энэ нөгөө Люси дээр болохоор нэг юм кинонд эхлээд их тийм бас яг тийм хүчрэг эмхтэй хүн ингээд тухайн орчин байгаа нөхцөл байдалтай маш хурдан дасаж, маш хурдан шийдвэр өгч, маш сонирхолтой үйл явдлуудыг, маш сонирхолтой дистаралуудыг ингээд туулж гарч ирснээр сүүлдээ ингээд нэг юм хэтэрхий шинжлэх ухаан бүр нэг юм эчидийн гимэрч юм шиг те нэг юм байхгүй орон зай цаг хугацаанд ингээд нөлөөлөхөө болоод эхэлж байгаа эдгээр нэг юм киноныхаа дэгээс гажицсан юм шиг санагдаад төгсгөл нь нэг тийм надад миний санаанд ерөөсө хүч өгдөггүй алга болчихдог гэдэг ч юм. Зүгээр энэ нь бол нөгөө одоо бид нэр ертөнцид дэлхийд ирээд тэгээд бүгдээрээ ингээл явна штэ тий. Тэр процессыг л одоо илэрхийлж байгаа юм болов уу гэж би ойлгосон. Тухайн үед учиргүй нэг юм шинжлэх ухаантай холбохоосоо илүүтэй тий. Бас хүний амьдралын зам мөрийн тухаас ингээд энэ одоо үзүүлж байгаа юм болов уу гэж ойлгосон байхгүй. Бид бүгд ирдэг, явдаг тий. Гэхдээ бид нэр энд юу үлдээх ёстой вэ гэхээр сайн үр төл, сайн удамшлыг одоо үлдээх ёстой гэдэг мессеж юм болов уу гэж би одоо ойлгосон штэ. Яг уу за киноны нэрний үед бол яг уу Люси гэдэг нэрнээс яг уу сонирхолтой л тоо. Яхаар киноны эхлэл хэсэг те Тайландын Бангкок дөрнөөл тэгэл буцаад Парис руу яваал тэгэл бүр Америк руу ирээд бүр Парис руу очиод те нөгөө такси Люк Бессоны продюсерлын такси кино тоглодог Францын алдартай жүжигчин Ламар гэдэг үлүүд алдартай жүжигчин эдгээр цагдаагийн дүрмөр тоглоод ингээд сонирхолтой. Нөгөө миний хамгийн дуртай жүжигчин Чо Минсик хүртэл тэр гол дүртэн тоглоод явж идэг штэ. За яг уу ер нь бол сонирхолтой кино. Гэхдээ би бол нөгөө Люк Бессоны бусад кинотод жишээд байгаа байхгүй. Жишээл миний дуртай Анжела гэм бол хаанч хүрэхгүй юм шиг санагддаг л та. Энэ Люк Бессон ч өөрөө эмэгтэй хүний шүтэж одоо биширдэг юм шүү. Одоо ингээд бүтээлүүдийг харахаар дандаа эмэгтэй нэртэй. Тэнгүүд эмэгтэй хүнийг ер бусын их хүч чадалтайгаар ингээд төсөөлж одоо ингэж кинондаа тусгадаг хийдэг тий. Тэнгүүд би одоо ботод бол Жанна Даркийн тухай киног бол Люк Бессон л хийх ёстой байсан юм шиг санагдаж байна. Одоо тийм сэтгэл төрж байна надад. Тэгээд одоо энэ өөрийнх нь бас нэг өнцөг юм болоо даа гэж би бодож байна л да. Энэ Люк Бессон ч өөрөө яг Франц хүн үү тий? Тийм Франц. Францууд чинь тэгээ өөрсдөө бас эмэгтэй хүнийг айгүй хүндэлдэг биширдэн штэ. Одоо нэг их өсөглөнгийн үеэр нэмэгтэйчүүд нь одоо амьдрал ахуйгаа мэлхий дэлхий чанаад ч илүү тэгэл авч гарсан гэж үздэг юм байлээ. Ирчүүд нь дайнд явсны дараа эмэгтэйчүүд нь ахуй амьдрал ус төр эдийн засгаа эргэлдүүлж исэн ч юм уу те. Тийм учраас эмэгтэйчүүдийг аягүй хүндэлдэг. Эмэгтэй одоо ямар нэгэн байдлаар те эмэгтэй хүнийг үл хүндэтгсэн одоо тийм зүйлсээс их хол юм шиг санагддаг штэ. Тиймдээч одоо мэдгүй Францыг хайр дурлалын те одоо тийм янаг амрагийн одоо хайр дурлалын орн гэж одоо үздэг байх магадлалтай. Тийм маш ийдэг. Эмэгтэй хүнтэй маш ийдэг боловсон хайрцдаг. Тий. Тэнгүүд маш моментийн одоо романтизмыг гайхамшигтай ашигладаг ч юм уу те. Надад бол тийг санагддээ. Тийм. За тийм нэрч тийм. Ер нь Люк Бессоны кинонд ер нь бол эмэгтэй гол дүрүүдтэй маш сонирхолтой эмэгтэй маш тийм эргэлттэй дүрүүдтэй шүү. Анна байна. За Леоны одоо жишээлбэл Натали Портманы бүтээсэн Матилда гэдэг охины дүр байна. За тэгэнгүүтээ за Fifth Element дээр бас Мила Йовович бас тоглосон. Ер нь бол энэ хоёр яг эндээс танилцсан юм шиг байгаа юм. За тэгээд Анжела байна гэдэг ч юм уу. За энэ сүүлдгээс нь одоо Люси гэдэг ч юм уу те. За Люси гэдэг нэрийн тухай би нэг тайлбар хэлэх үү. Этиопийн газар Африк тивийн Этиопийн газар нутгаас 1974 онд олдсон арга ёсны олдвороос энэ бол
маш дээр үеийн одоо хүн төрлөختөн сармагчин үүслээсээ Homo sapiens буюу хүн төрлөختөн яг хүн төрлөө олоод хоёр хөл дээрээ босоод алгаараа ус хутгаад тодорхой хэмжээний нээлтүүдийг өөрийнхөө хэмжээнд нээлтүүд хийж эхэлсэн одоо хүн төрлөхөө олж исэн үеийн яг тэр үед амьдарч исэн цор ганц одоо хамгийн ихний олдор гэж үздэг юм байна. Нэг тийм аргаас олцсон. Тэр нь гэхдээ эмгэгчин амьтан байсан. Тэгээд Люси гэднэр өгсөн. Тэгэхээр манай энэ киноны Люси гэдэг 2014 онд хийсэн энэ кино бол оюун ухаанаа хүн нөгөө тархиныхаа хэмжээг 10-аас дээш хувь ашиглах юм бол суут ухаантнууд 15 ч юм уу 20% ашигласан байдаг гэдэг шүү дээ. Тэгэнгүүт Люси бол тархиныхаа хэмжээг манай энэ киноны гол дүрийн Люси бол тархиныхаа хэмжээг 90 хүртэлх хувь руу ашигласан анхны эмэгтэй гэдэг утгаар бас нэг нээлт хийж, бас нэг хүн төрлөختний шин төвшил рүү авчиж штэ, шин цаг үе рүү авчиж байгаа эмэгтэй гэдэг утгаар бас анхны эмэгтэйгийн нэрийг буюу Люсиг гэдэг нэрийг өгсөн болов уу гэж би ойлгосон. Тиймдээ ч бас нөгөө нэг эффектүүд, хувирлууд өөрчлөлт явж байгаад Люси чи өөрөө бүр анхныхаа Люситэй уулздаг штэ. Тийм. Тэгэхээр тэр бас найруулагчийн сонирхолтой шийдэл болов. Гэхдээ тэр бүх зүйлүүд нь надад нэг тийм хит фантастик, хит баналны санагдсан учраас өмнөх кинонд нь хүрээгүй юм шиг санагдсан байхгүй. За жишээлбэл юу гэдгийг The Messenger Story of Joan of Arc тэгээ Жанна Даркийн кино энэ 99 онд хийсэн кинон дээр болохоор Жанна Дарк л нөгөө бурхан надад ид шид өглөө бурхан намайг англичуудын эсрэг дайт гэж юм гэж Жанна Дарк л бодоод байгаа боловч энэ кинон дээр ямар нэгэн нэг тийм хит хурц одоо юу гэдгийг хэм хэмжээнээсээ дигээсээ гажсан ч гэдэг ч юм уу тийм хийсвэрлэл дээр ороогүй байдаг хөөхгүй. Яг л Англи Францын тэр 15 дугаар зууны үеийн хийсэн те Жанна Дарк эмэгтэй хүний хувьд тэр дайн тулаанд тэр хамгийн дээд хэмжээгээр л оролцож байгаа нэр багхгүй Франц Англи хоёрын 100 жилийн дайны үеэр. Гэтэл Люси болохоор тэр нэг юм хэм хэмжээнээс одоо жишээлбэл Никита бас Люксоны хийсэн Никита те La Femme Nikita гэдэг 1990 онд хийсэн кино байна. Миний дуудлагыг бас манайхаа уучлаарай өршөөгөөрэй. Тэгээ энэ кинон дээр жишээлбэл Никита бас л эмэгтэй хүний бас боломжит хамгийн дээд хэмжээгээр л тэмцэл өрнүүлдэг, тулалддаг тий. Гэхдээ ямар нэгэн ид шид энд байдаггүй байхгүй. Ямар нэгэн хийс үрлэл, ямар нэгэн фантаз байдаггүй. За яг хөө тэгээ хойлоо тэгвэл ингэж үзье л та тийм үү. Оюун хаанаа 10% дээш ашиглана гэдэг сэдвээр зүгээр хойл нэг юм бодож үзье. Эмэгтэй гэдгийг аваа хийчих. За хүн оюун ухаанаа 10%-аас одоо л 10%-ийг ашигладаг юм байна тийм үү? Би бол сайн мэдэхгүй байна. 10%-ийг ашигладаг юм. Бас нотлогдоогүй. Тий. 10%-ийг ашигладаг юм байна. За тэгвэл 10%-аас дээш ашиглаад эхлэхэд хүн ер нь ямар төлөвт орох вэ? Чи юу гэж бодож байна? Хүн ямар төлөвт орох вэ? Энэ бол хүүс хамаагүй. Маш хэрцгий болох байна. Тийм үү? Яагаад? Маш хэрцгий. Яагаад гэвэл нөгөө юу ч хийх боломжтой болоод ирэхээр магадгүй бусдыг өөрийнхөө хүснээр байлгах гээд ирэхээр нөгөө сэтгэл зүрх нь нэг тийм хүтэн хөндөй болоод ирж байгаа байхгүй. Бид нар ч хараа энэ бидний тархинд нэг ийм мессеж яваад бид нар одоо юу гэдгийг ганцхан л амьдрын штэ. Эсвэл юу гэдгийг одоо нэг хит уянгийн постууд яваад өрмөн л үлдэх ороо шүү дээ гэдэг ч юм уу. Яг би өөрөө нүгэнд нэг тийм дуртай биш л дээ. Гэхдээ эн чинь нэг юм бидэрт бас тодорхой хэмжээний одоо юу гэдгийг тэгээ буян нүглийн тухай гэдэг ч юм уу тэ хийсэн үүлээ хинж яваарай, цинж яваарай гэдэг нэг тийм хязгаарыг тогтоогоод байна шүү дээ. Энд чинь тэ чи мундаг байж болно, ухаантай байж болно, боловсралтай байж болно. Гэхдээ чиний эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр бас хязгаарлагдана гэдэг ч юм уу. Бидэрт нэг юм зааг хязгаар тавиад байна тэ хайрдаг өгөөд байна тэ. Хүн оюун ухаанаа 90, 100, за магадгүй 70% ч юм уу. Одоо энэ манай Люси кинон дээр гарч байгаа гол дүрийн бүсгүй шиг Люси шиг хэмжээний ашигладаг болоод маш хүйтэн хөндөй, маш харгас болох баха. Би бол эсрэгээрээ гэж бодож байна. За мэдхгүй магадгүй оюун ухаанаа илүү өөр төвшөнд ашиглаад эхлэхээр илүү олон боломж надад нэгдэх юм бол би тэрийг шеэрлэн л гэж бодож байна. Бусад илүү сайн сайхныг өгөхийн тулд ашиглах байх л гэж бодож байна. Тийм. Яг нь сууд ухаатнуудыг бол одоо юу гэдгийг хөгжмийн зохиолч Моцарт Амадей Моцартыг ч гэдэг ч юм уу эсвэл хөгжмийн зохиолч Паганини за тэгээд нөгөө нэг гоц чи Да Винчи алдарт зураач Рембрандт гэдэг ч юм уу эсвэл Уильям Шекспир эдрийг бол жишээлбэл 15-20% ашигласан энэ төр гэсэн судалгаанд гарсан л байдаг. Да Винчигийн тухайд бол юу штэ тэр хүн бол оюун ухаанаа
За тэр магадгүй 15-20%-аар ашигласан байж болно заяа. Гэхдээ тэр хүн бол шеэрлэх сэтгэл зүйтэй үлдээсэн байхгүй юу. Одоо ингээд зураг хэлбэрээр үлдээж гин. Одоо тэр хүн чинь тэ хүний булчин шүрмсний үйл ажиллагааг хүртэл моргт очиод өчнөө олон цагаар судалбар зурж ингэж мэддэг байсан. Одоо мэдээж авсан байж тээ ингээд тэгвэл тэр бүхнийг одоо ангаах ухааны салбарт ч юм уу те ингэж шеэрлж үлдээж дараа нь ингээ хөгжүүлэх хүн төрөлхтний төлөө сайн сайхны төлөө те тэрийг үлдээсэн байгаа байхгүй. Тэгэхээр би хэрцгий болохоос илүүтэй хүн бол бусдаа өөрийнхөө олж мэдсэн зүйлээ илүү их одоо төвөхийн тулд ямар нэгэн үйл хэрэг хийх болов гэж бодож илэн л да. Илүү хүмүүнлэг болно гэж. Тийм илүү хүмүүнлэг болно л гэж би бодож. Илүү хүмүүнлэг нинжин энэрэнгүү болж магадгүй хаа. Энэ бол гэхдээ эмэгтэй би бол эмэгтэй учраас эмэгтэй хүний үнц гэж магадгүй чи эрэгтэй учраас эрэгтэй хүний үнц гэж бас магадгүй. Тэрнээс одоо хүн хүний хувийн бас нэг харах үнцэг байж тээ. Тийм хэмжээгээр л хувирж өөрчлөгдөх байхаа. Тэгээ аль сайн тал руу өөрчлөгдөх шүү гэж бодож байна би. Тийм ээ. Тэгээд яг хоо ер нь бол яг хүмүүс тархиныхаа хэмжээний 10%-ийг л ер нь бол ашиглах боломжтой ашигладаг сууд ухаантнууд 15-20% ч юм ашигласан байдаг гэдэг байгаа боловч энэ бас яг нотлогдсон зүйл бас биш байхгүй. Тийм. Яг хуу Люсигийн хувьд болохоор киноны жанр нь яг ямар жанрт орох вэ? За мэдээж нөгөө зөгнөлт sci-fi шинжлэх ухааны зөгнөлт гэдэгтэй орно sci-fi гэдэгтэй орох байх. Тэгээд триллер тэрэнд хатраа экшн экшн триллер жанр руу. Тэгжиж тэр шинжлэх ухаан гэдэг одоо уйдгартай тий зүйлийг хүмүүс илүү сонирхолтойгоороос мэдрүүлэх гэсэн одоо юм холимог техник байна шүү дээ тий. Тэр энэ бас айгүй тийм өрмөц шийдэл юм шиг надад санагцаа. Магадгүй би одоо баримтат кино ч юм уу хитрхи тийм сонирхож бас үзэхгүй байсан баг гэтэл Люсиг бол би үнэхээр заримдаа зорж үздэг. Тий. Тэмээ орчин үеийн ер нь бол кино урлагт ийм байгаад байгаа юм билэ. Ийм болоод байгаа юм билэ. Өмнө нь бол нэг 2-3 эсвэл бараг магадгүй нэг жанрт гэдэг ч юм уу те хамаатуулдаг байсан шүү дээ. Триллер эсвэл хоррор гэлтэн. Тэ нэг л жанраар тэгсэн. Одоо бол нөгөө техник шинжлэх ухаан хөгжсөн маш олон төрлөөр хүн төрлөختөн илүү их тийм задгаа сэтгэж уран бүтээлүүд баригдмал байхаа болж байгаа учраас уран бүтээлчд баригдмал байхаа болоод маш олон жанрыг нэг кинон дээр жишээлбэл хамт оруулж хамтд нь бүтээдэг болсон. Жишээлбэл юу гэдгийг Shawshank Redemption тэ Shawshank-аас оргосон гэдэг кинон дээр жишээлбэл Морган Фримний тоглосон энэ кинон дээр жишээлбэл маш олон жанр цуг байдаг. Бүр тэрнээс гадна энэ дэр чин prison drama гэдэг жанрыг үндэслэн байгаа байхгүй. Шоронгийн драм. Тэгээ энэс хойш маш олон тийм шоронтой кинонд гарсан байна л да тий. Shawshank-аас хойш одоо солонгосчууд өөрсдөө нэг юм шоронгийн тухай кино хийгээд Америкчууд өөрсдөө янз янзаар хийгээл орголтын тухай гэдэг ч юм уу янз янзаар хийгээд эренгүүт бүр ингээд ийм тустай төрөл жанр гараад ирсэн. Prison drama гэдэг. За тэгэнгүүтээ зөвхөн триллер гэдэг үнгээ та кинонууд одоо жишээлбэл хураг майлхаа болон эдрийг бол жишээлбэл Judy Foster-ын тоглосон хураг майлхаа болон жишээлбэл триллер кино л гэж триллер кино сэтгэл зүйн хоррор гэж явдаг аимшиг гэж явдаг байсан бол одоо бүр ингээд serial killer гэдэг бүр тустай жанр бас байдаг бол. Яг гэхээр энээс хойш одоо жишээлбэл цуврал алуурчдын тухай алуурчдын тухай маш олон кинонд хийдэг болсон юм байна л да. Солонгосын найруулагч Бонжун Хугийн хүртэл тэ хэрэг нэлрээгүй аллагын тухай кинонууд. За тэгээд одоо сүүл үзэгчдийн хамгийн их үздэг болоод байгаа Dahmer гэдэг ч юм уу те олон ангит мини series миний нөгөө үзэх дуртай Орсын Fisher гэдэг цуврал гэдэг ч юм уу. Тэгэхээр ингээд serial killer гэдэг хүртэл ийм тустай жанр үүсч байгаа. Тийм наад чи аягүй сонь зөө. Чи одоо яг юу гэж боддог вэ? Одоо энэ ингээд сүүлийн жилүүдэд амар их serial одоо ийм цуврал аллагтай ийм кинонууд аягүй гардаг болсон байна тийм үү? Одоо ингээд маш их ихэр хийгдэж байна л да. Хүн төрлөختний үнэхээр сонирхолтой сэдв болчиход байгаа мó? Эсвэл энэ хүн төрлөختөнгийн ч одоо сэтгцэн гэмтээд байгаа юм биш үсттэй. Тэ. Энийг чи юу гэж боддог вэ? Би бол сэтгцгийнтэх гэхээс илүүтэй өмнө нь нэг айхтар энэ талаар хийгдсэн. Одоо хуучны кинондаас цохиод үзье гэж бодлоо гэхэд за одоо Алдарт 7 эсвэл Хөгшин Эрд нутаг үгүй гэдэг ч юм уу эсвэл одоо хураг майлхаа болно. Эсвэл Bone Collector те Дензел Вашингтоны тоглосон Bone
Анжелина Жоли хоёрын тоглосон Bond Collector ч юм уу цөөхөн хэдэн энэ төрлийн кинонд байсан байхгүй. Тэгэхээр хуучин үзэх жанруудаас бол ингээд сөхөөд үзчих кинонд айгу цөөхөн байсан. Одоо бол үзэх нөгөө хийх эрхэмчдэр үзэх эрхэмчдэр чөлөөтэй болцсон. Тэгээд орчин цагийн үзэгчдэд зориулсан хуучин биш шин цоргог ийм энэ төрлийн энэ жанрын кино хэрэгтэй байгаа учраас л хийгээд байгаа юм болов гэж бодсон шүү дээ. Тэрнээс ч хүн төрөлхтний сэтгэц гэмтэх эвдэрх гэхээсээ илүүтэй үзэгчд нэгдүгээрт энэ сонирхолтой сонир санагдаад байгаа юм болов. Тэ. Нөгөө л хурам айлхаа болныг үзэхээс гадна орчин үед болж байгаа. Эсвэл огт үзэж байгаагүй хүмүүсийн тухай ч юм уу үзэж байгаа дөрүүдийг хармаар санагдаж байгаа бах. Тэ. Тэр би бол нөгөө нэг үхээд явж буй хүмүүс гээд киноуудыг юусоо үзэж чаддаггүй байхгүй юу. Ер нь бол пүүжээс л болж нөгөө нэг тал нутгийн зомбиг л үзсэн. Тэрнээс өөрөөр бол тийм зомбитай кинонууд юусоо миний сонирхдаггүй стилэдэг байхгүй юу. Гэтэ би үүсгэдэггүй. Яг уу хитрхи бас нэг юм сэтгэл готрол руу чиглэсэн одоо сэдвүүдийг айгу бариад байгаа юм шиг санагдаад байдаг юм аа бас. Одоо миний бодлоор бол амар ингээ хийж бүтээж исэн те ингээд ямар нэг юм болгож байгаа бүтэж байгаа нэг юм гоё кинонуудаас илүү одоо ямар нэгэн зориггүйгээр те нэг юм хэд эмзэг мэдрэмтгий байдлаасаа болоод одоо асуудлыг хэд дэврэгсэн хүмүүсийн одоо болчимгүй үйлдэлийн талаар ч юм уу тиймэрхүү кинонуудыг ингээд сурал болгож гаргаад байгаа нь бас надад бол нэг тийм таатай байдгүй юм бас. Яг нийгэмд нөлөөлсөн нөлөөллөөс болоод нийгмийн нөлөөллөөс болоод хохироо сэтгэл зүйн гэмтсэн хүмүүс голдуу сериал киллерүүд байдаг л та. Ер нь тэр тухайч ер нь үзүүлдэг. Тий. Тэр бусдад тийм гэмтэл учруулах үе гэдэг тийм одоо нөгөө нэг сэрэмж байж болно тийм үү гэтэл хитрхи ихсээд байгаа шиг санагдаад байдаг юм аа. Яг уу жишээлбэл би бол нэг тийм сэтгэл зүйн гэмтсэн залуугийн тухай кино хийсэн шүү дээ. Хоёулаа дуулъя гээд өнгөрсөн 2024 онд те. Зүгээр би миний хувьд бол яг уу тухайн киног үнэлэх үнэлгээ бол мэдээж үзэгчдийн ч гэдэг ч юм уу өөр хүмүүсийн үнэлэх үнэлгээ тус тустай байх бах. Миний хувьдаа бол тэр кинога хийхдээ нийгэмд ийм дайсан, ийм хүмүүсийг нийгмийн дайсан болт, нийгмийн шаар болсон. Эсвэл нийгэмд ямар нэгэн хэмжээгээр хортой ийм хүмүүсийг ер нь бид нар өөртөө үйлдвэрлэдэг юм шүү. Бид нар өөртөө хийдэг юм шүү. Бид нар өөртөө бүтээдэг юм шүү. Тиймдээ ч нөгөө тэднийг бүтээдэг гэдэг тийм одоо үхтэй одоо лого үхтэй багхгүй. Слоган гэдэг үлээ дээ. Тийм учраас надад зүгээр энэ төрлийн кинонуудыг ингээ үзэхээр ер нь бол тийм одоо цуврал аллах ч юм уу эсвэл тийм триллер жанрын киноны гол дүр болсон бодит түүхэн дүрүүдийг ингээ хараад байхад дандаа л нийгмийн төлөөс болцсон хүмүүс, нийгэмд өшрөгсөн, гомдсон тийм хүмүүс байдаг юм болов. Нийгэм өөртөө тэр хүмүүсийг шаарлаад ингээд өөртөөхөө игнэнээс ингээд гаргаа хайчдаг. Тэнгүүд нөгөө хүмүүс нь буцаад эргээд нийгэм рүү орж ирэх нийгэмд өөрийгөө таниулах, мэдрүүлэх хандлага нь одоо тийм харгас хэрцгийгээр өшөө авалтын журмаар ч юм уу илэрдэг юм болов гэж бодсон. Гэхдээ энэ киноныг нөгөө магтан дуулж ин гэдэг өнцгөөс харахаасаа илүүтэй ийм киноныг үзэхээр үзэгч нэг тийм амьдралыг өшөө илүү хайрладаг байхгүй. Миний хувьд бол яг тийм. Би өөрөө энэ 60 нэрийн кинонд их дуртай шүү дээ. Сүүлд жишээлбэл Long Legs гэлтэй жүжигчин Nicolas Cage-ийн нэг тийм цуврал алуурчин тоглосон кинонд би их дурлж шимтэж үзсэн. Тэгэхээр надад энэ киног үзэхээр одоо юу гэдэг юм би тэр киног дуурайгаад гудамжинд гараад хүн агнаад явах гэхээс илүүтэй харин надад бүр ингээд амьдралд айгүй хайртай амьдралтын нэрээ ийм үнцэнтэй хүний амьдрал чинь нэг хормын төдийд л хин нэгэн солиотой этгээдийн гард өргөдчүүл яг уу тийм учраас амьдралд айгүй хайртай байх хэрэгтэй юм байна. Хүмүүс бие биенээ маш их хайрлах хэрэгтэй юм байна. Магадгүй өнөөдөр чиний хайрлах чадаагүй те гомдоосон хүн амьдралд өсөрхөөд нийгмээс шаардлагадаад холдоо зайлсныхаа дараа эргэж ирэхдээ аимшигтай алуурчин болоод хүрээд ирвэл яах вэ гэдэг нэг тийм болгоомжлыг өгдөг юм болов уу гэж би бодсон байхгүй энэ төрлийн кинонд би бол хувьдаа тэгэж үздэг тэр өнцгөөс нь хардаг. Яг одоо наад төрлийн кинонуудыг ч хайж бол Люси бол сайн кино шиг санагддаг байхгүй надад бол. Яг уу триллер жанраараа бол төстэй боловч тэгтэл Люси маш харгас болдог шүү.
Тэ маш хэцүү болдог шүү дээ. Миний түрүүчийн хэлдгээр яг айгүй харгас болдог байхгүй. Түсээ чинь оюун ухааныхаа чадамжийг ашиглаад хүч чадлаа ашиглах тусмал ингээл Бангкокт байснасаа илүүтэй улам л харгас болдог. Тэр нөгөө мэдрэхээ болдог гэдэг онцөг дээр хүн ер нь юу ч мэдрэхээ болох нөхцөл байдал ер нь үүсвэл тэ ер нь үүсдэг болов. Хараа юу ч мэдрэхээ болно. Тий. Өвдөлт мэдрэхээ болоод ирэхээр л чинь зүрх сэтгэл нь хүртэл ингээл тарцаад эхлэн үстэй. Тий. Өвдөлт одоо жишээлбэл хүнд тодорхой хэмжээний нэг тийм эмдэглэл өгнө шүү дээ. Тийм биз дээ. Би ингэж өвдөж байгаа юм чинь энэ хүн бас жишээлбэл ингэж адилхан өвдөх байх та гэдэг ч юм уу. Тийм өрөвч хүмүүс байдаг шүү дээ. Тэ? Том биетэй. Тэ? Тийм хүмүүс жишээлбэл хүмүүнд хамаагүй гар хүрдэг. Цогцох юм бол ухааны зөгнөлт одоо тийм кино Монголд бийдгүү. Сүүлд сая нөгөө найруулагч Алдар жүжигчин найруулагч Алдар маань бас нэг тийм тэг үйлдэл гээд кино хийлээ. Тэр анхны орлого эсвэл ер нь тийм орлого баг анхны орлого баха. Шинжлэх ухаан уран зураг. Анхны орлого мөртлөө бас айгүй сайн хийсэн байна гэдэг бол бас надад бол лав таалагч. Тийм ч утгаараа би нөгөө жил болгон би тухайн жилд надад гүн сэтгэл төрүүлсэн, гүнзгий сэтгэл, онцгой сэтгэл төрүүлсэн 5 кино гэдэг пост бичдэг. Гадаад дотоод. Тэгээд энэ бол ямар нэгэн билборд ч юм уу, ямар нэгэн авардс биш те, ямар нэгэн шагнал гардуулах ёслол биш. Тийм учраас наадтай маргах хэрэггүй гэдэг. Энэ бол зөвхөн 5 код л те, 5 баяртал зориулагдсан, кабад л зориулагдсан үнэлгээ юм байгаа. Тэгээд энэ 5 кинонд бас энэ жил үзсэн 2025 онд үзсэн онцгой сэтгэл төрүүлсэн 5 киноны нэгээр нэгт маань орсон. Тэг үйлдэл гэд надад их таалагдсан. Хүн буцаад ер нь бас л өсөрхүү те хүн одоо буцаад юу гэдгийг анх эхэлсэн цэг рүүгээ очивол яах юм? Тэ. Нэгэнт болж байгаа үйл явдлыг бид нар залруулж чадах юм уу? Гэдэг ч юм уу. Тэр хэлэх гэж байгаа санаа мессежүүд нь сонирхолтой байсан. Руусаад гашуудаад байхаас илүүтэй яг одоогоо ингээ хайтах амьдарч ячтэй л. Тий. Засчил та гэдэг орлого эсвэл бүр засах боломжгүй биш үү? Эн чинь засах шаардлагагүй ч байх. Шаардлагагүй ч байж магадгүй байхгүй. Тий. Хүн ер нь бол магадгүй Люси шиг бүр тэр оюун ухаанаа 100% ашиглах шаардлагагүй байхгүй. Зүгээр энд байгаа зээсэн үнэхээр 10% бид нар ашиглах боломжтой юм бол тэрийг л тултлан пул болтлонд ашиглаад явъя л та. Тэ. Тэгэд бид нар бие бинийгээ хайрлаад, бие бинийгээ инрээд, бие биендээ ухаарлаг өгөөд, бие биендээ тустай дэмтэй сайхан амьдарч болох байхгүй юу? Хүн төрлөخت нь тэр 10% ч юм уу эсвэл магадгүй 20% ашиглаад гайхамшигтай бүтээлүүдийг хийсэн шүү дээ. Жишээлбэл бит хоёрын өмнө байгаа энэ микрофон жишээлбэл хүн төрлөختний гайхалтай техникийн ололт амжилтуудын нэг үедтэй. Тэгээ яг одооны бидний хэрэгцээг бол хангаа явж байна тийм. Хангаад явж чадчих. Энэ улам сайжирна. Өшөөл сайн болон сайжраад явна. Гэтэл 100 жилийн өмнө ийм гайхамшиг бид нар төсөөлөөчгүй л байсан шүү дээ. Тэ? Тэгэхээр энэ 10% чинь бид нар хангалттай ашиглаж гайхамшиг мэдэрч болно. Тэгээ улам сайжрах бас сайжраад ингээ явна. Тэгээ үзүүлэлтүүд нь сайжирна, хүмүүсийн хэрэгцээг улам хэмнэх тэ одоо цаг хугацааг нь хэмнэх ч юм уу тийм маягаар сайжрах байх тийм үү. Тийм. Оюун ухааныхаа 90% хэрвээ ашигладаг болчоод илүү харгас болох юм болов уу гэж би боддгоо гэж би түрүү хэлсэн шүү дээ. Одоо жишээлбэл энэ гар утас бидний барьдаг ухаалаг гар утас iPhone ч гэдэг ч юм уу Samsung-ийн ч юм уу орчин үеийн хамгийн сүүлийн загварын ухаалаг утас жишээлбэл хүний оюун санааны оюун одоо тэр оюун тарихаар ухаанаар бүтсэн идшүүд тийм үү бидний яриад байгаа кино урлаг өөрөө бас хүний технологийн амжилтын бүтээгдэхүүн түүнээс үүдэлтэй бүтээлүүд тэгэнгүүт надад ингэ санагдаад байгаа байхгүй гар утас барьдаг болсноос хойш гар утсаар дамжуулж хүмүүс сошиалд нэвтрдэг болсноос хойш хүмүүс маш харгас болж эхэлж байгаа байхгүй. Энэ бүр илт мэддэг. Өмнө тийм харгас байсан л байх л та. Байсан. Намайг жоохон байхад 80-аад оны сүүл мөл 90-аад оны ихэрч гэсэн аимшигтай гин тэргүүд зөндөл дуулддаг байсан. Гэхдээ дуулдж байгаа цөөхөн тэрийг нөгөө технологи мэдээллийн нөгөө нэг хүрээ хязгаарлаад байдаг байсан бах. Гэхдээ одоо жишээлбэл энэ сошиал гүндгийн нэвтрснээс хойш гэдэг ч юм уу хүн төрлөختөн бүр илүү харгас болоод байгаа юм болов. Тийм шүү дээ. Одоо ингэ хацар их мэдээллүүд аваад тэрийгээ шууд ямар нэгэн шүүлтүргүүгээр шууд буцаага гадагшлуулаад гэдэг ч юм уу те. Өөрийгөө хянах чадваргүй болж байгаа байхгүй. Одоо бидний нөгөө нэг хөрш байсан дулмаа цэцгээ
ягч нар маань нууц хаягаар амар юм одоо яг үнэн төрхөндөө хизээж байхгүй зүйлсийг бичиж ярьж байна. Бидний мэдэхгүй тэр багны цаадах бидэртээ бол багтаа гарч байгаа шүү дээ. Цаадах төрх нь гарч ирж байгаа юм болов. Тэгэхээр харгас болно гэхээс илүүтэй үнэн төрх нь илүү их идэрх юм болов. Хүний 90% тархиныхын 90% дотор нь юу байгаагаас шалтгаалал тий. Одоо энэ бүхнээс чинь юу бидрийг аврах юм одоо ингээд за оюун ухаан амар сайн ашиглалаа гэж бодъё заяа. Тэгвэл улам юм одоо харгас хэрсгий байлаа гэж болох гээд байна гэ одоо бодъё тийм үү. Биднэрт илүү их боломж олгох тусам бид нар илүү их харгас болоод байна тийм үү. Тэгвэл энэ бүхнээс бидрийг юу аврах юм? Энэ нөгөө мэдлэг мэдээлэл шүүлтүүртэй мэдлэг мэдээлэл эсвэл альва мэдлэг мэдээлэл гэдэг ч юм уу ялангуяа мэдээлэл гэдэг ч юм уу гадаад орчин нийгмээс авж байгаа тэр зүйлсэд өөрийн гэсэн оюун ухаанаар өөрийн гэсэн үнэлэмж шүүлтүүр өөрийн гэсэн мэдрэмжээр хандах чинь хамгийн чухал шүү дээ. Энэ бүх зүйлсүүдээс аврна шүү дээ. Тэхийн тулд чинь л одоо нөгөө нэг энэ бодит үнэн мэдлэг мэдээллүүд боловсрол тэгэнгүүтээ одоо энэ соёл шинжлэх ухаан тийм үү тэгэнгүүтээ урлах энэ бүх юм чинь байж байгаа шүү. Тэрийн хийж байгаа подкаст бол одоо тэрний нэг хэсэг мөн тийм байгаасаа гэж хүсэж байна. Тийм. Магадгүй одоо юу гэдэг чиний түрүү асуусан шиг триллер кино үзээд магадгүй цуврал алуурчтай кино үзэхээр тэр их сурчилсан юм шиг гэж бодож исэн хүн магадгүй миний өнцгөөс бас нэг үзээсэй. Миний өнцгөөс нэрээ тийм үү амьдрал чинь айгу хатуу харгасан үедээ бол харгасл байх юм биш үү. Гэтэл бид нар ийм богинохон хугацаанд, ийм ахархан хугацаанд, ийм жоохон ийм хормоор хэмжигдэг энэ амьдралаа айгу бие биентэйгээ хайрлж, бие биенийгээ хамгаалж, байгаа нандин бүх зүйлүүдэд хадгалж амьдрах ёстой юм биш үү гэсэн тэгдэл төрөөсэй гэж би боддог байхгүй. Бие биенийгээ хамгаалахгүй бол бидрийг өөрхийн хамгаалах. Би нэг амар жишээ яриа заяа. Бити яриаг юм таслаараа за энэ амар гэхдээ сошиалор цацагдах юм чинь. Бид нар ч бас удахгүй бас дараагийн дугаар дээр ярих бах. Нарил Чанкайгийн билүү Lost Caution билүү. Шанхад болсон хувьсгалт залуучуудын тэр нь тоглодог гол дүрийн жүжигчин бүсгүйгийн зургийг гонли билүү. Зургийг ингээд Facebook дээр зүгээр fake news болгоод тавьсан байгаа хгүй энэ юмхтэй манай нөхөртөө явуултаад байна гэдэг. Тэгсэн чинь тэрэнд ор бас адилхан нэг эмэгтэй хүн аимшигтай үгээр хэлээд эмэгтэй хүний бэлэг эрэхтнийг ингээд нөгөө хилдэг гудамжны хэллэгээр хилэнгүүтээ жадал гэж бичсэн байгаа хгүй. Тэгээ тэр хаяг маяг нь яг энгийн хүн байсан уу? Энгийн хүн зураг мөрийг ашигласан хаяг байсан уу? Мэдхгүй. Тэгтэл тэнд эмэгтэй хүн байгаа юм шиг л надад санагдаж байгаа. Угаасаа профайл хаяг нь нэр нь тийм байгаа. Тэгэхээр амар байгаа хгүй. Тэгэхээр амар харгас болж байгаа. Гэтэл тэр чинь нөгөө хүн төрөлхтний шинжлэх ухааны ололтыг ашиглаж байгаа тийм биш шүү дээ. Юу туулцын гэхээс илүүтэй магадгүй тэр хүн тэр жүжигчдийн тоглолцсон тэр киног үзсэн бол тэгж бичихгүй байхгүй. Тийм зүгээр л ингийн амар тийм алц холын бүр ийм тийм хит алцсан юм бодхоо байл л та. Хүн төрөлхтний ухамсар гэдэг ч юм уу эсвэл нэг тийм юу гэдгийг одоо чиний түрүүчийн асуусан асуулт өдр шиг тийм лаг юм бодхоо байл. Зүгээр л магадгүй энэ жүжигчин зүгээр л энэ тэр комментиг бичсэн үннээсээ бичсэн бол тэрийг би тэгтээ мааз гэж хараагүй байхгүй. Үннээсээ бичсэн бол хэрвээ тэр хятад гаралтай жүжигчин бүсгүн киног үзсэн бол тийм аимшигтай зүйл бичихгүй байхгүй. Үзээгүй те. Үзээгүй учраас нэг тийм шүүлтүргөө хандж байгаа байхгүй. Шууд шүүлтүргөө хандж шүү дээ. Юу одоо хайш юм бэ нэг монголчууд чинь одоо юу хай. Хүний нөгөө нэг дэлхийн нийтийн нөгөө дэлхийн нийтээр л юм болчиход байгаа. Юу байгаад байна? Тоглосон киноных нь дүр бодит амьдралынх нь одоо жүжигчин хүний бодит амьдрал хоёрыг ингээ ялгаж салахгүй байна гэдэг байгаа зү. Харин тийм. Тэр одоо яг юу вэ? Мэдгүй одоо саяхан нөгөө жүжигчин отгон цэцэгт бас тохиолдсон байсан шүү дээ. Орхитос кинонд чи аль 2009 онд хийгдчихсэн аль 16 жилийн өмнө хийгдсэн киноныг дүрээр саяхан чатчихсан байгаа байхгүй нөгөө отгон жүжигчин отгон цэцэг маань сайн нөгөө Анухагийн турах шоунд орлоо шүү дээ. Фитнес Анухагийн. Тэгэнгүүт нь орхон туулын тэгтээ жүжигчин хүн гэж мэдээд байгаа байхгүй тэр охины нэрийг мэдээд шүү дээ орхон жүжигчин орхон туулын гарыг халуун төмрөөр хайсан муухай авгаа гэсэн коммент битсэн чат битсэн байгаа байхгүй тэр жүжигчин отхон маань бүр дүжирсэн надад бүр байн гэрдэг гэхдээ одоо болооч дээ та нар одоо жоохон болооч дээ тий одоо ер нь жоохон кино тий кино шүү дээ хүмүүс зохиогоод хийдгээ гэдгийг одоо ойлгох цаг хугацаа өнгөрцөн биз дээ юу яриад байгаа юм би энэ хаав байсан 1990-ад оны үед чинь Монгол хүн төрөлхтөн бүгдээрээ бичиг үсэг 100% тайлагдаад соён гэгэрсэн байсан
орон сууцны айлууд бараг бүгдээрээ уцтай, өнгө зургаттай болж эхэлж ирсэн үе байхад тэнд дамжуугаан ардын жүжигчдийн дамжуугаан тоглосон Исмаил Тайжийн дүрээр хүмүүс хүлээж аваад чулуу шидчихсэн гэж ярьж байгаа юм. Тэгвэл тэр чин бүр хаав хийсэн 35 6 жилийн өмнө шүү дээ. Тэр үеэс чинь хойш бид нар чинь бүр шинжлэх ухаан, ерөөсөө хүн төрлөختний энэ одоо оюун тархинаас гарч болох бүх л сайхан зүйлсүүдийг уулнууд манайх чинь яг дэлхийдээ мөр зэрэгтэл хэрэгжилж явж байгаа үедтэй. Айл болгон ноутбуктай, айл болгон шууд ингээл баггаал зурагтаар дуртай киногоо үзэл хизээ бид нар саяхан 10 жилийн өмнө 3 хоног кино ухрааж үзэж хадгалж байгаад үздэг л байсан шүү. Тийм биз дээ. Рекламтай хамт хүлээж байгаад үздэг байсан. Энд чинь ингээ техникний дэвшил яваад байгаа атал яагаад хүмүүсийнх нь оюун санаа дагаж хөгжиж өөрчлөгдөхгүй байгаа юм бэ? Гэтэ яг хуу тэгж аимшигтай юм бичсэн жүжигчдийн хотгонц жүжигчдийн бүсгүүрүү тэгж аимшигтай комент бичсэн, чат бичсэн хүмүүс цөөхөнд байх л да. Гэтэ энэ ч хор нөлөөтэй л байгаа байхгүй. Тийм. Тэгэд хамгийн гол нь тийм хүн байна гэдгийг бидэрт илчилж штэ. Ямар аимшигтай юм бэ тийм. Facebook ерөөсөө бүх зүйлийг илчлээд байгаа юм шүү. Тэгэхээр яг одоо жишээлбэл Люциг одоо бас нөгөө хиний Лукасоны хамгийн муу кино гэж шууд яран дүгнсэндээ би бас уучлахгүй яа. Одоо ингээд яг ярилцаад суухаар үнэхээр ярих юмтай өгөөчтэй кино байгаа байхгүй те. Манай багшийн нэг үг байсан байхгүй. Хэрвээ чиний киноны тухай юу ч ярихгүй байвал чи маш муу кино хийжээ гэж бод. Хүмүүс чиний тухай ярьж ивэл чи тэнд тодорхой хэмжээний бүтээл хийсэн, ярих, үзүүлэх юмтай кино хийсэн байна гэж бод. Тэгэхээр одоо жишээлбэл Люцигийн тухай бодвол бид нар айгүй өргөн дэрлэгээр хүрээллийн зүйл ярьлаа шүү дээ. Амьдрал руу ингэж ойртуулж бас ярьлаа шүү дээ тийм. Тэгэхээр эн чи ярих юмтай, өгөөчтэй, өгөх мессежтэй кино байх нь шүү дээ. За ингээд нөгөө яг яриа гоё халаад ам халж байгаа дээр бас нэвтрүүлэгчтэй маань хамтран ажиллаж байгаа. Юунтгчээр хамтран ажиллаж байгаа. Mirage Trip аялал жуулчлал агентлаг вид мэдүүлгийн төвийнхээ хамт олонд бас дахин баярлалаа. За тэгээд Mirage Trip аялал жуулчлалын агентлаг вид мэдүүлгийн төв нь бусад одоо энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд, бус байгууллага компаниудаас юугаар ялгаатай вэ гэхээр шууд вид мэдүүлгийн төв буюу та аялах гэж байгаа, ажил хэрэгээр зочж байгаа орныхоо элчин сайдын яам руу визэ мэдүүлэхэд танд яг чухам юу хэрэгтэй вэ? Тэ яг мэдүүлэг дээрээ юу бичих вэ? Юу дурдах вэ? Юу дурдахгүй орхих вэ гэдэг ч юм уу, тэ. Тиймэрхүү мэдээллүүдийг маш зөв одоо зүйтэй хуулийн дагуу мэдээлэл, хамгийн гол нь хуулийн дагуу мэдээллийг одоо үнэгүй өгдөгөрөө онцлогтой. Тэгээд тэднийхээс зөвлөгөө авчаад заавал Mirage Trip компаниар үйлчлүүлэх албагүй. Эдний агентлагаар заавал үйлчлүүлэх албагүй. Зүгээр та үн төлбөргүйгээр өөртөө холбоотой, өөрийнхөө сонирхсон вид мэдүүлэгтэй холбоотой зөвлөгөөгөө хангалттай авах боломжтой юм байна шүү. Зарчмын хувьд бол хүнээс үнэгүй зөвлөгөө авчаад бас өөрчлөхгүй байна гэдэг бас жоохон онцгүй л дээ. Тэгэхээр айллах бүх зүйлээ тэднийхээс аваад өөрчлөлвөл бас зүг байх тийм үү? Тийм, мэдээд нөгөө эдгээр ч айгу туршлагатай байгууллага те зөвхөн вид мэдүүлгийн төвөөс гадна эдгээр ч өөртөө нөгөө аялал жуулчлалын бүх үйл ажиллагаануудыг эрхэлдэг учраас олон жилийн туршлага байгаа, найдвартай байгаа байхгүй. Хамгийн гол нь найдвартай үйлчлдэг байгууллага гэдэг бол одоо цагт их тийм хор болчиход байна шүү дээ. Ялангуяа те санхүүгийн луйвэртэй одоо тэгэл нөгөө нэг бит хоёрын ярьсан шиг нөгөө л нэг шинжлэх ухааны ололт, технологийн ашиглалтыг чинь одоо ололт амжилтыг чинь ашиглаад маш их луйвэр тэ санхүүгийн тийм луйврууд, заллингууд гарч байгаа. Тэгэхэд одоо жишээлбэл найдвартай олон жилийн туршлагатай байгууллагатай хамтарч ажиллах, тийшээгээ хандаж одоо үйлчлүүлэх нь л хамгийн чухал цаг болцсон байна. Тэгэхээр тэрдгээр байгууллагуудын нэг бол яах аргагүй Mirage Trip юм байна шүү гэж би ойлгосон. Миний хувьд бол. За кино руугаа эргээд орох уу. За Люк Бессоны хувьд бол 1985 оноос хамгийн анхны уран бүтээлүүдийг хийж эхэлсэн. Тэгээд ганцхан Люк Бессон болохоор ганцхан найруулагч биш. За 25-6 кино найруулсан, шорт фильмүүдийг, богино хэмжээний кино, бас клипнүүдийг нь оруулах юм бол бараг 30-аад дэлгэцийн бүтээл дээр ажилласан. За 100-аад өөрөөсөө гадна өөр бас олон уран бүтээлүүдийн бараг 100-аад уран бүтээлийн продюсер хийсэн. Баггүй. Жишээлбэл такси сурлын
хүмүүсийн сайн мэдих нийгмийн crime, action төрлийн такси цувралыг бас продюсерлсан. За тэгээд 70 орчим кино зохиол бичсэн ийм уран бүтээлч байхгүй. Гайхамшигтай. Тийм, гайхамшигтай. Тэгээд Франц улсын те бүр нэрийн утсах нь шүү дээ. дээ. Францын уран бүтээлч одоо жинхэнэ артист хүмүүсийн уран бүтээлч хүн одоо уран бүтээлчдийн төлөөлөл болсон хүн гэх юм уу да. Тийм. Тэгээд нөгөө Wu-Tang Clan гэдэг Америкийн хипхоп хамтлаг байдаг. Тийм. Айгу алдартай Wu-Tang Clan. Одоо саяны ёстой нөгөө рэпер PDD-гийн Night Show-нд оролцоогүй бас үлдсэн цөөхөн дээр рэперүүдийн нэг багхгүй. Рэп хамтлаг crew. За эдний бас нэг продюсер, хөгжмийн зохиолч, рэпер Reza гэдэг уран бүтээлч үүдэг. Reza-тай хамтарч бас маш олон киноныхаа дуу хөгжмүүдийг бичсэн. Одоо тэгэхээр бидний хувьд бол нэг юм тархинд ингээд хөвшсөн нэг юм тодорхой хэмжээний ойлголт байдаг. Хөгжмийн зохиолыг ингээд энэ настаа бууруулж өстэй одоо манай Жантан Оргоо шиг гэдэг ч юм уу, эсвэл Ханс Зиммер шиг, эсвэл бүр Чайковский шиг, одоо эсвэл Моцарт шиг нэг юм төв хүн төгөлдөр хуур дээр ингээд бичээ сууж идэг гэсэн төсөөлөл байгаа шүү дээ. Тэгтэл нөгөө рэперээр бичүүлж байгаа тий. Рэпер продюсер хүнээр киноныхаа маш олон киноныхаа хөгжим бичүүлсэн. Тэгэхээр өөрийнх нь нөгөө нэг киноны нөгөө тулгаантай, акшн, тэр нөгөө ритмтэй, хэмнэлттэй тэр зүйлтэн ч гэсэн нөгөө хипхоп хөгжмийн хэмнэлүүд бас таардаг, зохицдог байх л та. Яг ингээл одоо энэ Luc Besson-ы хувьд ингээ харахад бол юм одоо яг өөрийнхөө салбарт бол бүхэл төрлийн одоо зүйлээр өөрийгөө хөгжүүлсэн хүн байна шүү дээ тий. Тэгэхээр ингээд найруулагч хүний хувьд ч тэр ингээд ер нь бол ингээ ханаад тий ингээд боловсроод тий ирэхээрээ одоо тал талын авьяас одоо жинхэнэ нэг Люси шиг тий оюун ухаанаа тий арай илүү төвшөнд ашигладаг тий тийм болдгийн болов гэсэн бас мэдрэмж бас төрж ийн л та. Өөрт байгаа бүх туршлага, мэдрэмж, авьяас чадвар бүх зүйлүүдэд дайчилж болох бүх зүйлдээ дайчилж байгаа байхгүй. Гэхдээ Reza-тай хамт хөгжмийн зохиолч өөрөө хөгжим бичээгүй. Зүгээр рэперээр хүртэл хөгжмийн зохиол бичүүлэн уучлаарай рэперээр хүртэл гэж хэлсэн дуучлаараа. Жишээлбэл рэпер хүн киноны хөгжим бичээд сууж ийн гэдэг бол одоохондоо манайханд нэг тийм бууж өгөхгүй ойлголт байгаа учраас би тэгэж хэлсэн шүү. Тэгэхээр Reza-гаар хүртэл тэнд ингээ хөгжмийн зохиол бичүүлээ сууж ийн гэдэг бол маш их уран бүтээлийн эрэл хайгуул хийдэг хүн байгаа байхгүй юу? Уран бүтээлийн эрэл хайгуул гэснээс уран бүтээлийн эрэл хайгуулыг хийхдээ хүн ер нь хүнээ судалж ижил хийдэг ах тийм үзэгчтэй судалж иж хийдэг. Тэ одоо үзэгчдэд хэрэгтэй тэр нэг өнцгийг олж тэ тэрийга бүтээл болгож хүнд хүргэнэ гэдэг бол тэр бол торгон мэдрэмжтэй аль бүх талын одоо мэдрэмж мэдлэгтэй ээж тэрийг хийх бах тийм үү? Гэхдээ ийм биш. Ийм гэж санагдчих. Жишээлбэл за энэ жил өстой ээжийн тухай кино цүм хийж байгаа юм байна. Тэгэхээр би бас нэг ээжийн тухай кино хий гэдэг өөрөө уран бүтээлч хандлага гэхээсээ илүүтэй айгуу тийм арилжааны чиглэлийн мэдээж арилжааны чиглэлийн сайн кино зөндөө бий. Гэхдээ тэр нэг юм хит юм бизнес эсвэл бүр нэг юм хит аминчхан амуу хичээсэн ч гэдэг ч юм уран бүтээлч биш хандлага байгаа байхгүй. Мэдээж трендээ дагах магах асуудлууд байдаг л баг. Зүгээр уран бүтээлч аливаа нэг уран бүтээлийг ялангуяа кино за ер нь бүгд уран бүтээлүүдтэй тодорхой хэмжээний эмзэглэл байдаг шүү дээ. Тийм нийгэмд хандж байгаа хандлага нийгмээс өөрөө хүлээж авж байгаа хариу авж байгаа энэ эмзэглэлтэй хөтлөгдөж хийсэн бүтээлүүд илүү их амжилтанд хүрдэг юм болов. Тэ жишээлбэл Стивен Спилбергийн Шиндлер лист тэ Шиндлерийн бүртгэл. Одоо Стивен Спилберг гэдэг хүн төрлөختний учруулсан тэр аимшигт дайны гайхамшигыг өөрөө тодорхой хэмжээгээр мэдэрсэн гэдэг ч юм уу эсвэл уншиж судлаа тэр нь өөрт нь агүй их тийм том гүн мэдрэмж өгсөн байх. Тийм учраас энэ тухай заавал хий тий хүн төрлөختөнд энэ аимшигт дайны тухай хүмүүс бие бинийгээ аимшигтайгаар тэгэж хайр найргуугаар аймаглан хоморглон устгасан энэ тухай хүн төрлөختөнд сануулж үлдээ гэж бодож Шиндлерийн бүтгэл киног хийсэн юм болов гэдэг юм. Чиний наад ярианаас ч би бас нэг юм дүгнэлтэнд хүрч л та. Шинэ уран бүтээлч хүн, уран бүтээлч биш хүн хоёрын хооронд нэг юм ялгаа байдаг юм байна заяа. Тэр юу вэ гэхээр уран бүтээлч хүн арай илүү мэдрэмжээ таньж мэддэг юм байна. Тэ? Уран бүтээлч биш одоо өөр мэрэгчлэлтэй хүмүүс бол тэ илүү логик талдаа ч юм уу тэ прагматик талдаа ингээд өөрсдөө тэр тухайн болж байгаа процессыг шүүгээд өнгөрдөг юм байна. Гэтэл уран бүтээлч хүн илүү их сэтгэлдээ
ойрхон хүлээж авдаг тий. Тэр мэдрэмжийг таньдаг тий. Тэнгүү тэрийг хөгжүүлж чаддаг тий. Түүнийгээ бас нийгэмдээ нааж чаддаг одоо хүнийг уран бүтээлч хүн нэ гэж одоо тодорхойлох юм байна да гэдэг бас мэдрэмж надад төрж шүү. Яг хуу авьяас гэдэг үгийг абьяс гэж санскрит гаралтай үг гэж ярьдаг л та. Тэгээд абьяс буюу дадал, монгол руу хөрвүүлвэл дадал гэж байгаа байхгүй. Тэгэхээр мэдээж авьяас дотор бүх юм л орно шүү дээ. Мэдрэмжтэй, мэдлэг, тэгээд мэдээж нөгөө нэг дадал, туршлагач нь орно. Тэгэхээр яг хуу уран бүтээлч хүмүүс аливаа зүйлийг айгүй соргоор мэдрэх дадалтай болсон байдаг юм болов. Зүгээр тоохгүй өнгөрөх биш. Нэг хүний яригч болоо сонирхоод сонсох гэдэг ч юм уу те хөдөөний үгний хүрэн авдарт ихэн би эсвэл юу гэдгийг те тэр үгний тархинд ихэн би эсвэл нэг настай хүн өнгөрөхөд те нэг номын сан устж үгүй болсон нэг хэмжээтэй гэдэг яриа байдаг шиг жишээлбэл уран бүтээлч хүмүүс настайчуудын яриаг илүү их сонсдог гэдэг ч юм уу. Эсвэл нийгэмд болж байгаа хажууд нь гудамжинд болж байгаа ч юм уу. Яг хажууд нь болж байгаа үйл явдлыг магадгүй бүр хүний өвхлийг хүртэл арай ондоогоор өнцгөөс харах. Зарим хүмүүс бол нүдэ буруулаад ингээ өнгөрдөг бол уран бүтээлч хүн тухайн тэр аимшигтай гэмэрч юм уу тэр процессыг ингээ хараад явах тийм дадалтай болцсон байдаг юм болов гэж боддог шүү дээ. Тэр нь ингээд нөгөө мэрэгжлийн шаардлага хувьд мэрэгжлийн онцлогийн хувьд ингээд төлөвшөж ингээд суудсан байдаг. Миний хувьд ч яг тийм. Уран бүтээлч хүн бол бусдын асуудлыг шийдэж өгөхийг хүсдэг хүн юм байна. Одоо тий бусдад тулгарч байгаа хүнд хэцүү асуудлуудыг шийдэж өгөхөөсөө илүүтэй шийдэж өгнө гэдэг нь одоо тухайн бүтээлээрээ тэр одоо асуудлууд байгаа асуудлуудыг дэвшүүлээд тэр асуудал дэвшүүлж байгаа шүү дээ. Ер нь бол асуудлуудыг дэвшүүлж та нар яг тэг гэж ерөөсөө шийдэх ямар ч ирэх байхгүй. Ер нь бол асуудал дэвшүүлнэ гэдэг бол шийдэлтэй байгаа учраас асуудлыг дэвшүүлэх байхгүй. Шийдэл санал болгож байгаа. Санал болгоно яг үнэ. Тэрийг хүн өөрийнхоороо хүлээж авдаг л гэж би хэлж байгаа байхгүй юу. Тэрнээс чи шууд миний яриаг гүйц сонсоогүй биш үүсгээд байгаа юм. Хайшаа юм би. Үгүй чи өөрөө болсон миний ямар нэгэн имзэглэл дээр хүн ямар нэгэн асуудлыг дэвшүүлнэ тийм үү. Тэнгүүд тэр асуудлыг чинь чи энэ ийм асуудал байт юм байна. Би энийг энэ өнцгөөс нь хүмүүст хүргэе. Тэгвэл энэ асуудал нь багч болоо шийдэгдэх болов гэдэг өнцгөөс л одоо уран бүтээл төрдөг өстэй тийм. Шийдэл санал болгож байгаа байхгүй юу? Тий, санал болгоо. Карманы хулгайчийн тухай кино хийж байгаа бол та карманы хулгай хийхгүй байх бас болох байсан шүү гэдэг л санал өгнө гэхэд энэ тийм одоо шийдэл санал болгож байгаа болохоос одоо юу гэдгийг чи яаж амьдрж ийсэн чи ер нь бол буруу зам битгий сонго чиний амьдрал хүнд байсан ч гэсэн чи заавал ийм бурхан бодсоочгүй байх хэрэгтэй гэдэг ч юм уу тийм тулгалт хийж бас болохгүй. Тэгээд зарим зүйлийг тулгахаас өөр аргагүй байдаг л да бодит амьдрал дээр. Гэтэ яг уу би бол хуулийг л тулгаж хуулийг л хүлээн зөвшөөрүүлж хуулийг л хүн өөрөө хүлээн зөвшөөрч сахих ёстой гэж боддог. Тэрнээс биш бусдын үзэл бодлыг гэдэг ч юм уу амьдралын хэв маягийг тулгах ямар ч боломж байхгүй байхгүй. Энд чинь өөрөө айгүй муухай харгас зүйл байхгүй. Бусдын үзэл бодол чи өөрөө тэр хайрцаг дотроо бас захирагдах хэрэгтэй байдаг байхгүй юу? Одоо тэр хуулийн дүрм журамдаа тийм үү? Тэгэхээр тэр үзэл бодол чинь ч гэсэн тодорхой юм юунд байх хэрэгтэй ахна шүү дээ. Ийм хайрцагтай рамтай байгаа шүү дээ. Хим хэмжээнээс хязгаараасаа давж болохгүй байхгүй юу? Тэгэхээр бид нэр тодорхой хэмжээнд бас тулгадаг байх юм. Тий. Тодорхой юм их раамн дотор бол тулгадаг. Гэхдээ тэрийг маш зөвөр санал болгоно хүн өөрөө одоо шүүж авах нь шүү дээ. Тий. Өөр таалагдсан хувцас өмсөж явах нь годамжаар нүцгэн гүүхээс илүү эрх чөлөө юм а гэж байгаа байхгүй юу? Тийм шүү дээ. Тийм. Тэр чинь годамжаар нүцгэн гүүх бол өөрөө бүр айгүй харгас явдал байхгүй юу? Бүр эмх зам руугаа явдал. Тэр сэтгцэн өвчтөн хүн байгаа байхгүй юу? Уранхайч байсан хамаагүй джинс өмсөд тий гуйнаасаа төрийн хүртлээ хэсэг нь байхгүй болцсон шуун хүртлээ хэсэг нь байхгүй болтон ч гэсэн тэр джинс өмсөд явж байгаа хүн бол энэ хүн өөрөө өөрийнхөө эрхчлөө гэдэлж байгаа байхгүй. Гэхдээ нийгмийн хим хэмжээ тэр хим хязгаарыг сахиж шít хэл хязгаарыг сахиж шít хувцастай юу хувцастай. Гэхдээ өөрийнх нь дуртай хувцас. Өөрийнх нь дуртай хувцас. Тэр хүн өөрийнхөө амьдарч чадж байгаа байхгүй. Тэгэхээр хим хэмжээний тэр хязгаарын тухай хайрцагын тухай айгүй гоё хэлсэн үг бол яхаарахгүй энэ үг нь болов гэж бодсон те. Гудамжаар нүцгэн гүөхээс илүүтэй өөр таалагдсан хувцас сонгож өмсөх нь хамгийн том эрх чөлөө юм а гэдэг үг бол айгүй гоё үг юм шиг санагдсан шүн да. Чамч бас илүү их ойрхон тусах байх. Тийм. За ингээд өнөөдрийн бидний та бүхэндээ хүргэсэн Люси хэмээх
2014 онд найруулагч Люк Бессоны бүтээсэн. За Солонгосын алдарч жүжигчин Чо Минсикийн тоглолцсон гэдгээрээ бас илүү их алдартай. Гол дүрийн бүсгүн Эмма Ватсон билүү? Би андуурчиж магадгүй шүү. Скарлетт Джонсон билүү? Скарлетт Йоханссон билүү тий. За ийм гайхалтай уран бүтээлтэй хамтран хийсэн Люси хэмээх уран бүтээлийг та бүхэндээ за мөн түүнтэй холбоотой бас би бит хоёр бас өөртөөхөө үзэл бодол харах өнцгөө бас та бүхэнтэй хуваалцсан энэхүү подкастын манд дугаар үүгээр өндөрлөж байна. За нэвтрүүлэгтэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Мөн нэвтрүүлгийг маань ивент гэж хамтран ажиллаж оролцсон Mirage Trip аялал жуулчлалтай агентлаг вид мэдүүлгийн төвийн хамт олондоо бас маш их баярлалаа. Тэгээд дараагийн дугаараар уулзцай. Дараагийн дугаар ямар найруулагчийн ямар гайхалтай бүтээлийн тухай хамтдаа ярилцмаар байна. Та бүхэн бас манай YouTube сувгийн доор комент хэсэгт нь үлдээгээрээ мөн Kaba is favorite movie гэдэг одоо та бүхэн хаягийг нь харж байгаа энэ хаяг руу энэ Facebook хуудас руу бас комент бичиж үлдээгээрээ мөн хөтлөгч миний одоо таймлайн руу чатаар бас та бүхэн маань бас өөрсдийнхөө үзэх дуртай ярилцмаар байгаа киногоо нэрийг нь мэдгэж болно шүү. За түр баяртай. За дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.